Өвсгөл аймгийн засаг даргын 2024-оос 28 онд хэрэгжүүлэх бүтээлч хөвсгөлчүүд үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд 1 жил гаруй хугацаа өнгөрлөө. Зөвхөн 2025 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 52.5 тэрбум төгрөгөөр нийт 44 төсөл арга хэмжээ хэрэгжүүлээд байна. 2025 онд бол бид 52.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг Өвсгөл аймаг өөрөө босгож хийж чадлаа. Өмнөх 4 жилийн орон нутгийн орлого Өвсгөл аймаг өөрөө хөрөнгөөр босгож хийсэн ажил ковидын нөхцөл байдалтай байсан баг. 45.6 тэрбум төгрөгийн ажлыг л 4 жилийн хугацаанд хийсэн. Тэгэхээр бид бол 2025 онд бол бид бас тодорхой хөрөнгө оруулалтыг босгож чадлаа, юм хийж чадлаа гэж ингэж сэтгэл их хангалуун байна. Өвсгөл аймгийн мөрөн суманд 10.8 км хатуу учиртай автозам барьлаа. Тухайлх юм бол мөрөн суманд жишээ татаад хэлэхэд бид 2025 онд 10.8 км зам барьсан. Энэ бол одоо 2025 онд амьдрах орчноо сайжруулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чил болгон аймгийн засаг даргын төвөөс зарласан том ажил болсон гэж ингэж бодож байна. Өвсгөл аймгийн засаг даргын захирамжаар 2025 оныг амьдрах орчноо сайжруулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чил болгон зарлаж 7 үндсэн чиглэлээр 49 арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана. Хөгжий гэвэл хувь хүн иргэндээ хандсан айл өрхийн ая тухтай амьдрал, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого үйл ажиллагаа эхний алхам байх ёстой гэж үзжээ. 3,000 айлын яндан буулгах ажлын хүрээнд 2299 айл өрх дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдох дэд бүтцээр бүрэн хангаглаа. Манайх чинь өмнө одоо нөгөө нам даралтын зуухаар нүүрсэтүүлэл байдаг байсан. Тэгэхээр одоо нүүрсэтүүлэлтэй олон жил ноцолдсон доо. Тэгээд одоо дулааны шугаморж их маш их хүлээсэн дээ. Тэгээд одоо энэ жил ингээ холбогдож дулаанаар хангагдаад маш их амар болсон. Динамик орчны утаатай осчлолтч бүр нэлээд багассан байна. Шугам сүлжээ бол яг ерөөсөө манай дэлгүүрийн урд дуур ингээд ерөөсөө нэг 4-5 метрийн урд дуур ингээд өнгөрч байгаа болохоор манад болон энэ дэлгүүрүүд өөрсдөө ингээд холбож оруулахад маш амар хэлбэр эдийн засгийн хувьд ч гэсэн маш өвөөжтэй зүйл болж байгаа. Тэгээ бид нарт бол бас их сайшаалтай байгаа. Манай энэ авийн бүх дэлгүүрүүд л орсон хүмүүс ам сайтай байгаа шүү дээ. 2299 айлын яндан буулгахын боломж болцоо бүрдсэн. Ингэснээр одоо агаарын бохирдолтой хэмжээгээр буурнаа. 25 сая төгрөгийн үнэтэй хашаа байсан 50 сая болж. Жишээлбэл аймаг харьцан 8 хэмжээтэй байсан. Мотор галлахад 3 машин портер гэх юм бол 2 сая 200 орчим мянган төгрөг. Дулаан толгодох юм бол 616 мянган төгрөг орчим. Ингэснээрээ бол сая 600 мянган төгрөг иргэн доржийн хаалгаар орж үлдэх юм гэсэн тооцоололтой байна. 2299 өрхийг ингээд дулаан толгох боломж олж байгаа бүрдчихэж. Одоо энийг иргэн доржийн хашаа руу энэ ч годомжны үзүүртэнд л авчиж шүү дээ. Дулааны шугам цэвэрснэ шүү. Өвсгөл аймгийн засаг дарга түүний баг хүний хөгжлийн бодлогын 100 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжих хугацаанд дуусаагүй санхүүжилт шийдэгдээгүй 4 ажил үлджээ. Нийт хэрэгжилт 93.3% өргөжлөж байна. Өвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн гадна талбайд авто зогсоол барьж орчныг шинжилэн тогтчууллаа. Яаралтай тэргуун цэцлэмж юу энэ хүлээн авахын гадна талбайн тогтчил үйлчлэгээ бүхий 128 автомашины зогсоол, мөн явган хүний зам гэрэл гэрэлтүүлэг ногоон байгууламжийг цогцоор нь шийдвэрлсэн 492 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байна. Манай нэгдсэн эмнэлэг нь өмнөх онуудад 44 автомашины зогсоолтой байсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийснээр 128 автомашины зогсоолтой болж эргэл үйлчлүүлэгчдийн үйлчлүүлэх 5 тухтай таатай орчныг бүрдүүлсэн. За эрүүл мэндийн байгууллага төр бол одоо бид бол тэрүүн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Зөвхөн одоо тогтчил тоног төгрөг. Жишээлбэл мөрөнгөний төвийн одоо нэгдсэн эмнэлгийн гадаа зогсоолын асуудал бол үнэхээр одоо 128 болж тэнд бол ямар нэгэн асуудалгүй болсон. Бид олон улсын байгууллагатай хамтарч энэ онд бол аятайхан сайхан ажлуудыг эхлүүлж байна. Аймгийн 19 сумын эрүүл мэндийн төв биохимийн анализатораар хангаглаа. Манай дуран онцлогооны кабинетэд бүдүүн шулан гэзсний дуран 100 сая төгрөгийн иж бүрлэг шийдвэрлсэн. Энэхүү дуран шийдэгдснээр бол манай Өвсгөл аймгийн иргэд маань Улаанбаатар хот руу явж онцлогоо шинжилгээ хийлгэхгүй орон нутгад одоо онцлогоо шинжилгээ эмчилгээг хийлгэх юм боломж нь бүрдсэн. Улсын болон орон нутгийн төсвөөр 3260 өрхөд үйлдвэрлэл ажлын байр бий болох тоног төхөөрөмж олголоо. Гар уралд эхэлдэг байсан. Гар уралдаа бол өрхийн үйлдвэрлэлээ бол гэртээ хийдэг байсан. Нөгөө бүлэг болоод ажиллахаар долуулаа юм бүлэг болоод энэ өрөө байр савтаа болоод одоо 9 жилийнхаа хүрээнд 2 ойдлын машин өгөөд ингээд бид ингээд долуулаа болоод ажиллаж байгаа. Одоо манайх гэх чинь 2 газар одоо түгэлт хийцэн 2 газар ингээд дангуу ажиллуулж байгаа. Одоо ингээд энд өөрийнхөө 3 дахь газрын дангуу ажиллаж байгаа. Бид бүхэн Улаанбаатар хотоос ч юм уу, Бэрэн гаднаас ч юм уу
илүү одоо юм экспортоор авах биш дотоодоо орлож үйлдвэрлэдэг тэр үйлдвэрлэлээр энэ өрхийнхээ хэрэгцээг хангадаг аймаг орон нутгийнхаа тодорхой хэрэгцээг хангадаг байх нь бол том зорилт байдаг. Энэ лөө чиглэсэн одоо аймаг засгийн үйл ажиллагааны хөтлөө томоохон одоо чухал зорилт бол энэс энэ өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилт байж байгаа. Ойдл гар урлалын бүлэг давхар явдаг байхгүй юу? Одоо өөртөө савнгаа хийн, давсан урлаа хийж, бэлэг дурсгалаа хий чинь, дээрээс нь лаагаа хийгээ явчин ингээ бүх төрлийнхаа юмыг бид нар бүгд долуулаад дагнаад хийчихдэг юм. Бид нар нөгөө хог хаягдал нөгөө өөцнүүдийг ашиглаж одоо яг ийм бүтээл болгож гаргаж явж байгаагаар манай бүлгийн онцлог байдгийг. Одоо ойдлын биш. Сур илтгэж. Тийм үү? Яг хэрэгцээтэй. Тэр улсууд бол 2-3 жил цамын сэтаргааны тамга газар бүртгэлтэй 2-3 жил өөрийнхөө хэрэгцээг хангаад өрөөлд зараад болж игэл өөрөө одоо нэг наатгалын шимтгэлээ төлөөд тэгээд тэрийг бол үнгөө өгнөж. 2026 онд бол бид бас өрхөө үйлдвэрлэлийг дэмжиж амьдрах хэвшнээ сайжруулах болгон бас зарлж байгаа юм гэж байна. Тэр 3260 өрх гэдэг бол бас их том тоо шүү. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гол зорилгын цаана бас юу байгаа гэхээр дотоодоо бид нар бүх юм одоо үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. Ялангуяа хөдөөж явахын чиглэлийн юмнууд. Бид бүхэн түн сүнсний ногоог дотоодоо бүрэн хангадаг байх хэрэгтэй. Нарийн ногоогоо дотоодоо бүрэн үйлдвэрлэдэг байх хэрэгтэй. За дээрээс нь сүүн бүтээгдэхүүнүүд байна. Сүүн бүтээгдэхүүнүүдэд бид дотоодоо бүрэн хангадаг байх хэрэгтэй. Энэ зорилт бол их чухал байгаа. Тийм учраас эндүү чиглэсэн ялангуяа хөдөөж явахын үйлдвэрлэлийг дэмжих чиглэсэн жижиг дунд үйлдвэрлэлүүд манай аймагт одоо хөгжих том суурь ингээд тавигдсан гэж үзэж байгаа. Өсгөл аймгийн эдийн засгийн гол салбар нь хөдөө аж ахуй. Нийт 5,612 мянган толгой 6 хошуу мал өгүүлж байна. Өсгөлчүүд малынхаа ашиг шим үйлдвэр ухсааг сайжруулсны үр дүнд 2025 онд 11,490 малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж 1.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж цаашид бяцлаг, цагаан эдэ болон махны үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөж буйг тодтолов. Энийг бол би 100% дэмжиж. Яагаад гэвэл жишээлбэл одоо 6 суманд энэ бяцлагны үйлдвэр барьчих юм бол ингээд төвшил аймаг тэр чигээрээ бяцлаг үйлдвэрлэхийн боломж олцоо бүрдэж байгаа. Бид нар ч оюун энтергээ докторуудыг асраад мачтын зөвлөгөөнөөр ачаалгуудад талын нэрс. Жишээлбэл Тосон зингэр суманд одоо нэг бүсгүй бяцлагны үйлдвэр ажиллаж байна. Эрэлтэхтэй ямар ч асуудалгүй явахаар болж байна. Бид бол орон нутгаас эргэлтийн хөрөнгөний нэмжлэгийг үзүүлж одоо 20 сая төгрөг. Та сүга. Энэ бол явчих юм байхгүй юу? Одоо ТК гэдэг Туркийн олон улсын байгууллагын дээр боос бол надад гэж байна. 15 тонн бяцлаг яагаад гэж бид одоо зах зээлийн үнэлгээнээс дээгүүр авъя гэх шиг тийм ээ. Ийм саналууд ирж байгаа. Тэгээ ганцхан одоо бяцлаг биш шүү дээ. Арангаа аруул тийм ээ. Бяцлаг гэдэг шиг ерөөсөө өвсгөлийн тийм зүйлүүдийг хийх юм байхгүй. Энэ одоо хөрөнгө оруулалтын ажлуудыг л даваасрын гишүүний нэгтлүүлсийн ажлууд аймаг орт нутг бол одоо бүх талаар дэмжиж махны үйлдвэрүүд ч байд юм уу те дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд ч байд юм уу. За мөн одоо сүү цагаан эдэ бяцлагны үйлдвэрүүд ингээд сумуудад зарим нь хэрэгжээд зарим төлөвлөлтөнд ороод ингэ явж байгаа. Ингээ бид нар энэ Хөсгөл аймгийн 4 бүсүүдэд махны одоо иж бүрэн үйлдвэрүүдтэй. За тэгээд 20 суманд одоо сүү цагаан эдэ бяцлагны үйлдвэр одоо баригдаж ашиглалтанд орно. Өнгөрсөн жил бол одоо 10 үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар зорьсон. За ингээд одоо энэ зорилт бол үндсэндээ бол хангаж чинь. За эх жилээс үндсэндээ 10 үйлдвэр ажиллаад эхэлнэ гэж бид нар бол тооцож байгаа. Өсгөл аймгийн удирдлагууд иргэдийнхэн өрхийн үйлдвэрлэл малын ашиг шимийг нэмэгдүүлж нэмэн өртөгшин гэсэн үйлдвэр байгуулалтад тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн хэдэн ажлыг эхлүүлж тодорхой үр дүнд хүрээд байна. Хашаанда мод тарьж ногоон байгууламж нэмэгдүүлсэн иргэдийг урамшуулж эхэллээ. Өрн сумын хэмжээнд 900 өрхөд энэ модоо тарьсан байна. Энэ жил одоо айлын хашаа болгоноор үзээд зураг хөргийг аваад ингээ баталгааж болсон. Намар ингээд ургаад ихээр нэг модыг 50,000 төгрөгөөр үнэлж авч байгаа аймаг. 10 мод тарихад 500,000 төгрөгөөр үнэлж авна гэсэн. Иргэнд орчоос. Ингэснээр нөгөө 5 ширхэг одоо жимсний мод чинь өөрийнхөө болон өрөөлийн хэрэгцээг л хангая гэж. Би өнгөрсөн жил одоо шинээр одоо 12 мод суулгасан уу. Гацуур, алюминий мод, үхрийнүүд тийм мод суулгасан. Мөрөн сум бол мөрөн сумын хөрсөнд ургасан жимсгнээ өрхийн болон өрөөлийнхээ хэрэгцээг хангаад ингээд 100% хөрсөнд ургасан одоо гараараа тарьсан тэр одоо жимсгнээ идэхнэ гэж ингэж ойлгож болно. Одоо ингээд модоо тариа жимсээ тарих юм бол часрагнаа одоо хураагаад жилийн жилд одоо тэрийг өвөл хураагаад бусгаад уучж яа манайхаар бол
Тэгээд үхрийнхэнүүдийг нэг 10 гаруй хэл үхрийнүүд авдгийн нэг 3 4 9-ээс тэргээрээ барай нэгээд 2 3 цацхны мод байгаа л да. Өвчнгээ ууштай хүүхдүүдтэй дотор явуулна. Тэгсэн мөртөөс нэг 30-аад хэл авчихсан шүү. 15 20 хэл 30-аад хэлийг бол авчихсан. Ерөөс энэ мод ургуулахын төлөө бүтэн одоо ургалтын хугацаанд нь зөвлөмж өгж ажиллая гэдэг ийм зөвлөмж баг маягтай орж ажилласан. За ингээд бидрийг баг болоод ажиллахад бол манай хөдөлмөр халамж үйлчлэгээний газар бол санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн. Тэгэхээр нөгөө төр одоо иргэн энэний одоо оролцоо хамтын ажиллагаа бол одоо асар өндөр явж байгаа юм л да. Манайх бол бараг улсын хэмжээний тэргуун туршлага болохоор ийм ажил хийчлаа гэж дүгнэж байгаа. Өвсгөл аймгийн Мөрөн сумын төвийн зүүн захаас Угтах хаалх хүртэл 5 км авцамын дагуу ойн зурус байгуулж 5200 мод тавилаа. Ургалт 95.8%-тай. Тодорхой хэмжээнд одоо харин энийгээ 100% ургуулнаа гэсэн том зорилт тавьж. Энэ амьдралын хувийн өндөр байгаа шалтгаан бол мэдээж энэ тухайн хөрсөнд байгаль цаг урт дасан зогтсон, орон нутгийн онцлог тахирсан, тарьцуулах цаар тарьсан бол хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа. Дараагийнх нь бол мөн энэ хашаа хамгаалалттай, эзэнтэй, арчилгаа услагаатай байснаар бол үндсэндээ бид нар бол модыг 100% хүртэл хувираа бол тарьж чадах юм байна гэдэг юм итгэл найдвар төрж байгаа. Жишээлбэл энэ Улаанбаатар гардаг Мөрөн гонс Улаанбаатар гардаг чиглэл бид 5.5 км хашаа барьсан. 1.5 дэрм дөрөөр орон нутгаас. Тэгээ энэ хашааг бол цаашид мод ургалаа өөр газар аваачаа шилжүүлэх боломжтой юм ашаа байхгүй. Тэргээрийг онцлог. Тэгээд энэ 5200 ширхэг мод тарьсан. За энэ намрын тоолгоор бол үндсэндээ 95.8% ургалтай гэж гарсан. 206 ширхэг мод бол үндсэндээ ургаж амжаагүй. Энийг бол бид нар намрын бүхний төр мод төрхөдрийг тохиолдуулан намрынхаа нөхөн тарилтыг хийсэн байгаа. Өвсгөл аймгийн Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэгийн шатлалтыг бүрэн зогсоолоо. Хогийн цэгийг байгаль дээлтэй сүүлийн үеийн технологиор цэгцлэх ажил дуусч байна. Энэ хогийн цэг маань бол юм 3 тавцсан байгаад. За эхний тавцсан бол ингээд дууссан. 2 дугаар тавцсан дээр нь бол одоо энэ нягтруулгын ажлыг хийж байна. За энэ зогсож байгаа тавцсан бол 3 дугаар тавцсан. Тэгэхээр энэ ажил маань бол ингээд 7 метрийн өндөртэй даалан босгоод ингээд шороогоор дараад ингээд үндсэндээ бол дуусч байгаа. 30 гаруй жил бол ингээд шатлалт бол байнгын явж байгаа. Тэгээ нөгөө хог ингээд буугаад байгаа учраас шатлалт бол байнгын явдаг. За зарим улиралдаа бас гайгүй, зарим улиралдаа ингээд юм шатлалт бол байнгын явж байна. Тэгэхээр одоо энэ ландфил аргаар даржуулах ажлыг хийснээр бол хог бол доороосоо ингээд шатлалт бол байхгүй болж байгаа. Тэгэд ингээд дараад нягтруулах хийсээр дараа бол бид нар метан хий зайлуулах хоолоонуудыг энэ 3 талбай дээрээ суулгаж өгж байгаа. Тэгэл урдаасаа салхилахад бол ерөөсөө мөрөнгийн төв төржгээр энэ 13 дугаараар бол юу хүн амьдрах нь үгүй. Ийм олон жил болсон бид бол нэг 890 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт тендер зарлаад одоо бид улсын намс төлөж авах гэж байна. Эндээс нэг ширхэг одоо утаа гарахгүй. Мөн үү? Энийг бол бүр нам дарж чадсан. За дараа нь бохрын үнэр гэдэг нэг аюул. За энийг бол бид бас тодорхой хэмжээнд холбогд мөрөгжлийн байгууллагатай хамт дарж чадсан. Монгол улсын засгийн газраас цахим шилжилтэд суурилсан ил тод засаглал бүхий тэрийн үйлчилгээг бүх шатанд хэрэгжүүлж, тухайлбал орон нутагт олон нийтийн аюулгүй байдал, амгалан тайван байдлыг ханган ажиллахад цахим технологид суурилсан ил тод нээлттэй үр дүнтэй үйл ажиллагаа хамгийн чухал юм. Үүний нэг жишээ нь хяналтын камер. Өвсгөл аймгийн Мөрөн сумын 55 байршилд 190 хяналтын камер суурилуулж, нийтийн аюулгүй байдлыг хяналтыг бэхжүүллээ. Аймгийн сэтаргын дэргэд телекамерын төв гэж байгуулагдсан. Энэ 5-6 хүн ажиллаж байгаа. Энэ жил бол 500 сая төгрөгөөр одоо энэ камер тавих дэд бүтцүүдийг бий болгосон. Одоо бол бид Мөрөн сумтай ярьж гад жишээлбэл Мөрөн сум аялал жуулчлалын годамжийг бид одоо жишээлбэл хийх. Одоо нэрчлээ саний үзүрэн шүү дээ. Ингэж яваад 135 айлын наатлын шонхлаа. Энэ хүртэл бол бид зор хөргөнд хийлгэж жуулчлал эхлүүлэх аймаг. Тэгээ энэ ч одоо энэ талбай олгооч нь одоо бат харахгүй. Энэ дээр одоо гэрэлхийгээ юу гэдгийг стандартын болгох. Тэгээ камер бүх юм ингээд тавигдаад явна. Тэгэхээр ногоон аймаг болохын тулд бид бол за сомдуудад бас камерын систем бол ингээд шууд телекамерын төвд холбогдчих. Бид нар 40 орчим хувь нь бол мөрөнгийн төвийн телекамераар ингээд хянаж байгаа. Цагдаагийн байгууллага, цэцэрлэгийн тамгын газар, төрийн байгууллага, аж ахуй нэгж иргэдтэй хамтран за ажил хугацаанд 300 гаруй иргэдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч
эд зүйлсээ хайсан гээгдүүлсэн машин дэргэхтэй хоорондоо мөргөлдөж маргаан үүссэн зэрэг зөрчлийг шийдвэрлэн за 140 гаруй сая төгрөгийн эд зүйлсийн хохирлыг бас баргадуулж ажилласан байгаа. Энэ зүйлүүдийг тэр телег камерын тусламжтайгаар олж өгч байгаа тийм ээ. Энэ бол бас том дэвшил байхгүй юу? Камерыг ашиглаж одоо 54 гэмтрийг илрүүлж мөн 9144 зөрчлийг илрүүлж арга хэмжээ тооцсон байгаа. За камер суурилуулснараа камертай болсноороо тодорхой төрлийн гэмтэргүүд буурсан. За жишээлбэл одоо орон байрны хулгайн гэмтэрэг, бусдын эд зүйлийг устгаж гэмтээх, за мөн дээрэм, за мөн тээврийн эслийн хулгайн гэмтэрэг, за мөн согтуугаар үлдэгдэг гэмтэргүүд буурсан байж байгаа. Аймгийн бүх сум хурдан киоск төхөөрөмжтэй болж төрийн үйлчилгээний хүртээмж шуурхай байдал нэмэгдлээ. Мөн иргэд чулууны үнэлгээ өөрсдөө хүлээн авах боломжтой киоск төхөөрөмжийг аймгийн цагдаагийн газарт суурилууллаа. Бүтээлч өсгөлчүүд энэ жил хөвсгөл дулааны станцын хүчин чадлыг 21 мегаваттаар өргөтгөлөө. Харин эх хонд зөв мөрөн орон сууцны хорооллын барилга болоод хан хатгал чиглэлийн хатуу хүчтэй замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөлөө. Энэ жишгээр техник эдийн засгийн үндэслэл зураг төслийн боловсруулан ажиллаж байна. Өсгөл аймгийн цэцэргийн бүтээлч хөвсгөлчүүд үйл ажил нь хөтөр батлагдаад хэрэгжиж ихсэн энэ гарааны жил 2025 он. За энэ жилийн хүрээнд бол бид бүхэн бол ажлын төлөвлөлтүүдэд хийлээ зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл 2025 онд голчсон одоо боловсруулсан хэдий боловч томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг бас өрнүүлж чадсан ийм жил боллоо гэж ингэж үзэж байна. Одоо өнгөрсөн 4 жилийн хугацаанд одоо хийсэн бүтээн байгуулалтыг 1 жилийн хугацаанд бид нэр эхлүүлж чадсан, хийж чадсан ийм үл амжилт үзүүлсэн. Энэ 25 онд өнгөрж байгаа энэ 1 жилийн хугацаа нэг жил шиг ийм 4 жил дахиж цаашаа үргэлжлэнэ гэж ингэж бид нар бол итгэж ингэж одоо зорилт тавьж байгаа. Бид энэ бүтээн байгуулалтын ажил 26 онд бүтээн байгуулалтын ажил өөр нь 27 28 онд ч яг энэ 25 онд орсон шиг ийм бүтээн байгуулалтын ажлыг бид нар улам эрчүүлж ажиллах ийм зорилтыг бол бас тавьж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд томоохон одоо бодлого төлөлтөд орсон байж байгаа. За ер нь бол яг хөө манай Хөвсгөл аймаг бол 23 сум нэг тосгонтой. За тэгээ энэ одоо сумын төвүүдийг хөгжүүлэх ажил хамгийн чухал. Иргэдтэй ээлтэй байх, иргэдийнхээ амьдралын одоо чанарыг сайжруулах тал дээр бол орон нутаг төрөл илүү анхаарах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас эндүү чиглэсэн хөрөнгө бол бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. 2020 онд орон нутгийн засгийн хөрөнгөөр мөрөн сумын 100 хэсэг болон 100 мөрөн хорооллын хэсэгчилсэн ерөнхийлөгөө хэрэгжүүлэх хүрээнд за шинээр дулааны станц барьж байгуулах, за дулааны станцтай холбоотой шугам шүлжээний зураг зургийн ажлыг бол орон нутгийн засгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн. За ингэснээр одоо бид 2026 онд 14 мегаваттын дулааны станцыг орон нутгийн засгийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр одоо санхүүжилтийг батлуулан ажиллаж байна. Улсын төсвөөс 332.5 тэрбум төгрөгөөр нэг 58 арга хэмжээ Хөвсгөл аймагт хэрэгжинэ. Тэр бол ингээд төсөв ном нь ингээд их баг хэмжээгээр тавиад явж. Хөвсгөл аймаг өөрөө яах юм бэ гэдэг л асуудал байна. Хамгийн гол нь тэр шүү дээ. Би бол энэ одоо сумдын дарга нарын агентлаг байгууллагын хүмүүс ганц л юм л дээ. Та нар юм хий. Юм хийж чадахгүй юм хийх хүнд нь ажлаа өгөөд явах хэрэгтэй байхгүй юу? Зарчим дээр үү. Би одоо Төмөр Батрын аймгийн дарга гэдэг энэ цуугаал юу ч хийхгүй мөнгө өсгөх чадахгүй байх юм бол тэгээд дараагийн залуучууд юм дээр чад хүнд нэгэд явах хэрэгтэй байхгүй. Тийм болохоор 2026 онд бол бид 14 мегаваттын дулааны станц Хөвсгөл аймаг өөрөө барих гэж. 2026 онд бол бид одоо нийгмийн тулгымцсан асуудыг шийдэхин төлөө маш олон асуудал байгаа. Тэрнээс ирмэлээд гол асуудлыг шийдэхин төлөө бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт өрнөсөн ийм одоо жил байгуулна гэдгийг бол би хариуцлагатай өгөөд одоо сэтгэл хангалуун хэлж байгаа. Хөвсгөл аймаг 2025 онд аймгийн аял жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг олон улсын түвшинд өргөжүүлэх хэд хэдэн томоохон ажлыг амжилттай өрнүүллээ. Үүний нэг нь бүгд найрамдах солонгос улсын Чонжу мөрөн чиглэлийн анхны шууд нислэг. Хөвсгөлчүүдийн хүч хөдөлмөр, дээд сэтгэлгээг, олон улсын зах зээл, оновчтой хөрөнгө оруулалт, техник технологийн хөгжил дэвшил, бүс нутгийн онцлогтой уялдуулсан бүтээлч хөвсгөлчүүд хөтөлбөр ийм амжилттай хэрэгжиж байна. Бүгд найрамдах солонгос улсын Чонжу мөрөн чиглэлийн анхны шууд нислэгийг амжилттай үлдэж, олон улсын зорчих урсгалын шинэ гарцыг нээлээ. Тэгээ хөвсгөлчүүдтэй хандаж хэлэхэд Хөвсгөл аймгийн гаралтай, Хөвсгөл аймгийн уугуул суугуул, бизнес эрхэлдэг, төрийн бус байгууллага, төрийн байгууллагад ажилладаг, Хөвсгөлөөс гаралтай бүх хүмүүс хандаж хэлэхэд Хөвсгөл аймаг 2025 онд тодорхой асуудлуудыг орон нутагт шийдэж чадсан.
2026 онд бүгдөө хамтраад амьдрах орчноо сайжруулж ерхий үйлдвэрлэлийг дэмжих бусад салбаруудад хамтарч хөрөнгө оруулалтыг төрөө өвшин дэмжил аймагтай хамтраад хийх юм боломж олж дүүрэн байгаа гэдгийг хэлээ. Аймгийн захиргааны зүгээс иргэн аж ахуй нэг төрөө хөгжлийн түвшлийн бүх санал санаачлалыг бол дэмжиж ажиллана гэдгийг хэлээ. Хамтдаа өчсгөө өсгөлж үү.